За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр та бүхэндээ Чернобыль киноныхон 2 дугаар бүлгийн төгсгөлийн 8 дугаар ангийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. 2 дугаар бүлгийн 8 дугаар анги маань эхлэхэд морин тэрэг хөтөлж яваа нэгэн хөгшөө өвөтэй таарна. Тэр энд амьдардаг ба 1986 онд Чернобылийн ослоор аврах багийг ахлан ирсэн Евгений гэж хүн байв. Костенкотой ч эртний танилуд байдаг ба энэ хавар сүүлийн үед их л хүн ирэх боллоо. Та нарын хайж байгаа хүн ч гэсэн байгаа. Гэхдээ станцд биш газар дор байгаа гэж хэлэн цааш явв. Костенко тэднийг газар дор байгаа гэхээр нь өвчгсөн юм байх тавханы бодоод байж байтал. Паша би юу хэлээд байгааг нь ойлголоо. Энд нэг судалгааны нууч бий. Миний мэдэх цорын ганц газар доорх газар гээд Пашагаар замжлуулан цааш явцгаав. Үзэгдэл солигдсон новчинд Лёшаг унтаж байхад нь хин нэгэн дуудан сэрэн. Тэр босон хартал компьютер дээр өмнөх бүлэг дээр гардаг Андрей гэх эрдэмтэн Лёшаг дуудаж байв. Лёшаш гайхан та намайг харж байгаа юм уу гэхэд нь тийм ээ. Энэ өрөөнд битүү камер байгаа. Найзууд ч хажуу өрөөнд байгаа. Энэ газар эрдэм шинжилгээний новч болохоос биш. Та нарыг хорих шорон биш ээ. Би анх барьж байхад нь гар бие оролцсон болохоор гаргах аргыг нь заагаад өгье. Галын дохойг ажилуулах үед бүх хаалга автоматар нэгдэнэ. Чи гал гаргаж мэдрэгчэнд ойртуул гэтэл Лёшад асаагуур байсангүй. Эрдэмтэн түнд гарын доорх материалаар хэрхэн гал гарах талаар одоо тэггээ зааварчилж өгнө. Лёшач энэ бүхэн ямар утгагүй юм бэ гэхэд нь утгатай. Энэ бол шинжлэх ухаан гэж хэлв. Эрдэмтний зааварчилсан Лёшагийн гүйцэтгсэн зүйл нь амжилттай болж гал гаргав. Лёша баярлан хэрвээ би амьд үлдвэл физикийн хичээлдээ сайн суунаа амлая гэв. Манай сурагчд өнөс час байвал физикийн хичээлдээ сайн сууж байгаарай. Хизээ нэг өдөр амьдралд нь хэрэг болж магадгүй штэ. Эрдэмтэн Лёшад одоо гараад найзуудаа цуглуулад хурдхан эндээс цогтаа гэв. Хамгийн сонирхолтой нь зурагтны залгуур эрзэтхэн залгагдаагүй байхад зурагт тасан Лёша тусалсан байдаг. Лёша нуучаар найзуудаа хангуйж Настя Лёша хоёрыг олж чадав. Энэ үеэр нөгөө хэд маань нууч руу алхасаар байдаг. Костенко найз руугаа уц цохин Евгений гэх хүний талаар асуудал 1986 онд өгсөн болохыг нь олж мэднэ. Костенкогийн туслах нь за тэр олон галс өнөөгчдөөс алийг нь тэргийхв. Андуурсан юм байгаа биз. Энд их муу байрлал байна. Цааш явцгаая гэхдээ зэрэгцэн нэг хүн зам дээр нь гарч ирснээ ойроо орчихов. Костенко Санятай хамт түүний араас явсан бусдыг нь үлдэгэв. Пашач санаа зовон бити хол яваарай гэд станцаар хэлэх гэтэл станц нь болохгүй болчихов. Игор гайхан энэ одоо яаж байгаа юм болоо? Уул нь 10 км дотор зөв зүгээр байдаг даа гэтэл Костенко Саны хоёр буцаад хүрээд ирэв. Холбоо ажиллахгүй байна. Сасрах туяа интерес болоод байх шиг байна. 500 м араас нь гүгээд алчглаа. За цаашаа явцгаая гэв. Гэтэл яасан гэж манайхаа жинхэнэ Костенко маань нөгөө хиттэйгээ холбогдох гээд станцнд болохгүй л байла. Харин Игор Паша Аны 3 үзэгдлүүдтэй хамт байгаа гэдгээ мэдэхгүй явсаар л байв. Гэтэл дахиад л нөгөө хүн чинь зам дээр нь гараад ирнэ. Игор Санятай хамт түүний араас хөгөөд ойроо орчихов. Хуурамч Костенко тэр хоёрт би цэргүүдээ орхихгүй араас нь явцгаая гээд Паша Аны хоёрыг ойроо дагуулж орох гэтэл Паша үгүй ойроо орж чадахгүй гэв. Энэ үеэр жинхэнэ Костенко байшингийн гадаа отол хийж байгаад за дотогш орж шалгацгаа гэд байшин руу төхөв. Харин байшингийн цаана нь Игор болон хуурамч Саны хоёр бас отоод сууж байдаг. Манайхан санаж байвал өмнөх бүлэг дээр бас хэлсэн дээ. Үзэгдэл нь ямар ч хүч чадал байхгүй хэрнээ хүмүүсийг хооронд нь хагарлуулах зорилготой гээд тэрийг нь манай хэд мэдэхгүй болохоор хоорондоо байлдаад Костенкогийн хоёр туслах нь нас барчихдаг. Костенко энд яг юу болоод байна гэд үзэгдлийг харав. Энэ үеэр харин Паша Аны хоёр түүнийг үзэгдэл гэдгийг нь олоод мэдчихв. Гэхдээ битүү орчинд биш байхад яаж үзэгдэл гарч ирээд байна гэд гайхтал тэр үзэгдлүүдийг дээрх бүтээсэн болж таардаг. Паша түн рүү буудах гэтэл дээрх хитрхи их хүчтэй юм аа. Пашагийн бууг нэг гараа хөдөлгөөд л хаюулчихав. Анягч бас нөгөө гараа хөдөлгөөд л аваа шидчихнэ. Харин Пашаг болохоор хоёр гараараа дээш өргөж байгаад аваа шидчихнэ. Паша Аняд аль болох хол зүгт гэж хэлээд дээрхийг сатааруулна.
Тэгтэл араас нь Костенко гарч ирэн байранда зогс Канаева яасан шид чинь үйлчлэхгүй байна уу энэ төр гээд их л том байлаа. Өө тэгсэн яасан гэж Паша тэр үзэгдлийг бүтээсэн байж. Бүх хүчээ шавхсан болохоор ухаан алдаад унцав. Дерикийн машин ирэн түүнийг аваад явж байхыг нь Аня харан зогсно. Үзэгдэл солигдож нөгөө гурав маань нуувчнаас гарan явсаар Припят хотод ирсэн байна. Гэтэл нэгэн байшин дотроос гэрэл гарахыг харан хэн нь оч гарах вэ гэдэг дээр Лёша Гэша хоёр хайчлуу давуудаад онов. Настя тэгтлуурлан ийм үед хайчлуу давуудаад хоёр тэнэг гээд байшин руу ганцаараа яваад өгөв. Мань хоёр ч араас нь очиж аргадан хамтаа байшин руу ортол гал гарч байх нь тэр. Настя түүнийг хараад юу ч болоод байгаа юм гарцгаая гэтэл нөгөө нохоо ороод ирэв. Энэ үеэр Анягийн станцын дугуйн Костенкотой холбогдно. Тэр хоёр уулзаж Аня түүнд итгэхгүй хурж үзмээр байна гэд хүртэл Костенко мөн байв. Харин Дерик Пашаг усан байсан хуучин балгастай авчран хамаг цусыг нь юулж байдаг. Дерик яаж юм хүчтэй болсон бэ гэхээр бүгд Пашагаас болсон байх нь тэр. Паша 1956 онд донорын цус өгж тэрийг нь цус багталтай охин болох Дерикийн эжид нь хийсэн байж. Ингэснээр Пашагийн цус Дерикийн цусаар урсаж байгааг олж мэднэ. Дерикийн туслахад нуувчнаас хүүхдүүдийг алдснаа мэдээд явж байтал Костенко тэр хоёрыг буудан хороож машиныг нь унан цааш явцгаав. Тэд ч мөн хотод орж ирэн явж байтал урдуур нохоо орж ирэн зогсов. Ингээд бүгд хоорондоо уулзалтан энэ нохоо л биднийг уулзууллаа нэг учиртай даа гэв. Тэд хамтаа цааш яван Дерикийн байгаа газар ирэн бүгд буу зэвсгэр тоноглон дотогш орцгохоор явна. Чи олон удаа шилжилт хийсэн болохоор чиний дотор бүсийн хүч чадал оршиж байгаа. Харин чи түүнийг цусаараа дамжуулсан. Чи бид хоёр бол нэг хүмүүс гэв. Одоо яагаад ингэж цусыг нь аваад байгаа вэ гэхээр Дерик нь бусад хүмүүсийг ч бас өөрсдийн игнэнд илсүүлэх зорилготой. Энэ нь нэг халдвар шиг байх болохоор түүгээр бизнес хийж баян болохын тулд ингэж байгаа юм байна лээ. Дерик бас түүнд чи бид хоёр нэг хүмүүс. Үргэлжил бие биедээ тусалж байсан. 1986 онд би Клэрийг станц руу явуулахгүй гэж бүх хүчээ дайчилсан. Даан чадаагүй. Харин чи 1956 онд бүхнийг өөрчилж чадсан гэв. Паша түүнээс энэ бүхэн ямар хамаатай юм гэхэд Америкт гарах халдвараас сэргийлж чадсан. Бас миний өрсөлдөгч компаниудаас гэв. Учир нь чи найзуудаа хамгаална гэж өнгөрсөн лөө явдаг чинь ч худлаа. Костенко энтер бол бүгд чиний толгойд доторх үзэгдэл байсан. Тэр бүгдийг миний төлөө хийсэн гэдэг. Паша түүнд би Костенког харсан гэтэл чамаас өөр хүн тэгээд харсан юм уу гэж хэлэн толгойд нь хурж өнгөрснийг харуулна. Паша өөрийн нөгөө хувилбараа бас Анягийн аавыг ч гэсэн өөрөө алчсан байдаг. Энэ үеэр нөгөө хэд маань дотогш орж ирэн Пашаг суллах гэтэл Дерик гараад ирэв. Нохойч мөн гарч ирэн Дерик рүү дайрч гарнаас нь хацтал Пашагийн гарч гисэн өвдөд байх нь тэр. Бүгд л түүнийг Дерик рүү буудгаж орилоход Дерик рүү биш нохороо буудчихав. Тэр эргэж харан Аняг буудах гэтэл түүнтэй өнгөрүүлсэн дурсамжуудаа бодон түүнийг алж чаддаггүй. Ингэснээр ямар ч муу мухай зүйлс чин үнэн чарыг дийлж чадахгүйг бид бүхэнд харуулж байна. Дерик бууг аван бууд гэтэл Паша түүнийг бодлороо удирдан өөрийг нь алуулчихав. Ингээд бүх юм дуслаад даа гэтэл Паша найзуудаа орхин цааш ганцаар явснаар 2 дугаар бүлгийн 8 дугаар анги маань төгсөж байна. За манайхан кинон таалагдсан бол биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Та бүгдэд баярлалаа.